царайгаа юугаар яаж бод царайгаар болцсон байх. Яасан? Цагаагдаад байх юм. Би өндөр шангалтууртаад бодсон юм. Үсээ тухай ярьж байгаа. Тийм цагаарагдаад байна уу? Цагаар гэж яа тий. Зэвхий цагаарагдаад байгаа юм уу? Тэгээ тэрнээс бусдаар цагаарагдах. Зэвхий цагаарагдаад байна. Өнгөний мууруулж хар намайг дагаад гарч ирсэн. Яа. Царай батаа юм нутаа хамтах гэж. Жигшиг. Гаш бобор. Хавар аимшиг яхаар энэ юмнуудаас яхаа инээч юмнуудад нуурах нь оруулмаар цаа. Бах инээч дэжтэй заацарчсан. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За, энэ чинь шинэ оны анхны дугаар тийм үстэй. Бодлоо яриад байгаа чи. Эхний дугаар явцсан билүү? Явцсан шүү дээ. Одоо шинэ. Хоёр дахь дугаар юм уу? Яана. Хоёр дахь дугаар юм уу? Сар талдаа орж ийн нөгөө тахаа. За. Йоо, өстэй. Шинэ оны анхны дугаар л гэж бодлоо шүү дээ. Юу ихэд. За. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За бид хоёр шүүх цэгмээс сэрэмжлүүлэг байдлаар яг Монголд болсон шүүхээр шийдэгдсэн ийм хэрэгүүдийн тэмдэглэлтэд танилцж хагаад сэрэмжлүүлэг байдлаар шүүх цэгмийн сайтнаас хэрэгүүд ярьдаг аа. За өнөөдөр би үзмэрчтэй холбоотой залилангийн хэрэг сонгож авлаа. Нэрээ бас яг нөгөө үзүүл нь харуулна гэлээ. За тий. Өөртөлдөг бах тий. Тий ийм хэрэг. Чи. За минийх болохоор би он гараад нөгөө буцаад нөгөө нэг амар юм ярьдаг руугаа орцоо. Тэгээд онц харгас хэрцгий ийм хэргийн талаар ярина. Тэгээд хүний амийг бүрлэхдээ цээжинд нь хутгалаад тэгээд толгойг нь сүхтээд хоолойг нь боомлж ийм онц харгас хэрцгий аргаар амийг нь хөнөөсөн ийм хэргийн талаар ярина өө. За. Эхлээд би ярьчих тий. За ийм хэрэг байна. Энэ амьдрал дээр болохоор ч юм бэ. Яг энэ нэрээ тааралтвал ийм хэрэг баг бидний эргэн тойронд одоо ч чимээгүй байдлаар явдаг баха. Энэ хэрэг ингэжээ. За эхлээд. За энэ хэргийг үйлдсэн үзмэрч барайч гэдэг хүн болохоор 20-с 22 оны хооронд гэхэд 3 удаа шүүхээр одоо шийтгэл авдажсэн. Шүүхээр шийдгүүлж исэн. 2 удаад нь бол нийтэд тустай хөтөлмөр буюу нийтийн нийтэд тустай ажил хийлгэх 720-600 цагийн ийм ажлаар шийдгүүлж исэн. Нэг удаад нь болохоор 2 жилийн хорих хэл оногдуулаад өршөөлийн хуульд хамрагдаад ингээд тэр 2 жилийн хорих хэлийг нөгөө зорчих эрхийг нь хязгаарлаад тий ийм болгож исэн. Ингээд 3 удаа шүүхээс одоо юу ажижсэн шийтгэл авж исэн ийм хүн юм байна. Бүр сурцсан луурч юм биш. Мэдгүй одоо барайч үзмэрч гэдэг тэр хүн. Одоо шүүгдэгч те гэж байгаа. За тэгсэн энэ хүн яасан бэ гэсэн чинь энэ хүн дээр за 2022 онд Т гэдэг хүн юу яасан юм бэ? Холбогдоод энэ хүнтэй холбогдоод манай аав ингээд хотоодны хорт тавдар өвчний 4-р үе шатанд ороод эмнэлгийн байгууллагаас ингээд эмнэлгээс бол за одоо ингээд юуны танаа аавын чинь хотоодны хорт тавдар маш олон эрхтэнд өсөрхийлсэн байна. Тэгээ 4-р шатанд орсон байна. Уучлаарай ангаах одоо бол юу ч хийж чадахгүй. Хими эмчилгээ хийвэл харин ч бүр энэ эмчилгээгээ даахгүй байх магадaltaй байна. За ингээ ер нь бол одоо эмчилгээ байхгүй гэд хэлсэн. Ийм онцтой хүн юм байна. Манай аавыг таныг ингээ нөгөө хор тавдар эмчилдэг, барьж эмчилдэг ийм хүн гэж байна. Та манай аавд барай засал хийгээд өгөөч гэд тэгээд одоо 6 удаагийн барайгаар аавыг чинь эдгэж өгнөө гэж үзмэрч хэлээд 301 сая 500 мянган төгрөг эмчилгээний зардал болгож одоо тэр нөгөө зан үйлийнхээ мөнгө гэж авцсан байгаа. Энэ хүмүүсээс 300 сая гэдэг чинь ямар хэм 301 сая 500 мянган төгрөгийг 20 удаагийн үйлдэлээр бүр нэг авахтаа л дандаа л бараг 10 гаруй сая төгрөг аваадсан юм биш. Тий, ерөөсөө ингээд 20 30 40 саяар нь ингээд аваад байсан. За ийм. Тэгээд одоо юу гэмдэ нөгөө 6 удаагийн барайж дууссан аав нь ерөөсөө ингээд бариулснаас эхлээд ямар ч дээрцсэн юм байгаагүй. Тэгээд ер нь бол энэ хүн ингээд биднийг лойвертлаа, залиллаа. Бидний ингээд одоо юу гэмдэ ингээд сэтгэл санааны хэцүү байснаас болоод тэгээд ингээд шүүхтөгдсөн юм байна. За тэгээд хамгийн эхлээд анхчны шүүхтэр болохоор ингэсэн юм байна. Тэр 301 сая 500 мянган төгрөгийг бол та одоо хохироосоо энэ хүмүүсийн мөнгийг нь буцааж гаргаж өг. Гомдлого болгож өг. Тэгээд 6 жилийн хорих хэлээр шийтгэнэ гэсэн юм байна. Тэгэнгუთ нөгөө шүүгдэгч буюу барайч үзмэрч гэдэг хүн чинь
Гэхдээ одоо юу гэдэг юм бэ? Энэ 301-ээс 500 мянган төгрөгийн тодорхой хувийг нь би авсан. Тодорхой хэмжээд. Гэтэ наадхан дээр чинь зөрүүтэй ойлголтууд маргаанууд их байгаа. Наадах чинь тодорхойгүй байна. Дээрээс нь одоо юу гэдэг юм бэ? Би энэ хүмүүстэй чинь анх өөрсдөө гуйж надад уулзаж надтай зөвшөөрсөн. Би хийхгүй гэсэн чинь өөрсдөө гуйгаад байсан. Тийм болохоор одоо юу гэдэг наадах чинь 100% 100% заллин гэж хэлэхэд бол айгүй хэцүү эдэртэй хэрэгээ. Тэг мөрдөн байцаалтанд би дахиж буцаагаад ингээд дав заалтмаар байна гэд дав заалдах шатны шүүхэд гомд гаргацсан юм байна лээ. Тэгээ дав заалдах шатны шүүхийн тэмдэглэл байгаа байхгүй. За тэгсэн чинь ингэж байгаа. За тэр нөгөө шүүгдэгч буюу одоо залливч гэдэг байгаа тэр юуны үзмэрч барьж гэдэг хүн ингэж хэлсэн мэдүүлгэн дээрээ 22 оны намар Х гэдэг хүнээр дамжуулаад Т гэдэг хүн аавда бариа хэлэх хүсэлтэй байна гэсэн. Би бүр хид хідэн удаа үгүй би аав чинь барихгүй би барихгүй гэж татгалцсан бүр хид хид удаа татгалцсан тэгсэн чинь энэ хүмүүс бүр ингээд гуйгаад хоргоогоод ингээд уулзмаар байна гэдээсэн тэгээ сүүлдээ эхлээд энэ одоо тэр аавыгаа байруулъя гэдэг байгаа хохирогч гэдэг байгаа Т гэдэг хүнтэй хамт буйны үйлс эхлээд хийя. Тэр ингээд энэ буян хийгээд тэгээ ингээд цаашдаа гайгүй байвал би аав чинь барьж болох юм аа гэж үзээд тэгээд нөгөө хамт буян хийхээр болсон. Тэгээд юу яасан 6 удаагийн барайцсал хийгээд ингээд аав чинь би ямар ч гэсэн барья гэсэн. Тэгэхдээ ямар нэгэн асуудал үүсэхгүй шүү гэж би бичиг хийлгэж авсан. Энэ хүмүүсээр. Энэ хүмүүс ч өөрсдөө надаас гуугаад ирсэн юм аа. Тэгэхээр нь би за яг 6 удаа аав чи барьж өгье. Гэхдээ та нар ямар нэгэн гомдол санал ийм юм гаргахгүй шүү гэж бичиг хийлгэж авсан. За тэгэхэд 2 удаа бариулсны дараа энэ хүмүүс чинь ирээгүй бариандаа үргэлжлүүлж ирээгүй. Намайг ингээд мөнгө зайллаад авцсан гэж шууд шүүхэд өгсөн байна лээ. За буйны үйл барианы дараа юу? Тий. Одоо энэ шүүгдэгч тий, шүүгдэгч буюу тэр одоо барайч үзмэрч гэдэг хүн ингэж юусан байгаа. Шүүхэд мэдүүлэг өгсөн. Тий. Тэгээд 200 орчим сая төгрөг миний дансанд хийгээд бэлнээр 29 сая төгрөг өгсөө. Тэгээд тэр 29 сая төгрөгөөр нь бол хамтдаа яваад Динжи мянга улаанчлууд их наран гэдэг ингээ газруудад айлуудад ингээ хүнсний зүйл хөдөлж аваад гэж буян хийж тарааж өгсөө. Тэгэхээр энэ одоо бэлэн мөнгө 29 сая төгрөгийн бэлэн мөнгө бол би зарцуулах гэхээс илүү бид нөө хоёр нийлж буян хийсэн ийм буяны үлээ гэсэн ингэсэн. За тэгээд намайг залилсан гэдэг байгаа боловч ер нь бол бидний хооронд ингээ харилцсан одоо мессеж ярианы бичвэр гар утсанд байгаа. Тийм болохоор энэ заллах гэхээсээ илүү бид хоёр харилцсан тохиролцоод тийм тэгээд ингээд өөрсдөө гуугаад байсан нэгдүгээрт нь хоёрдугаарт нь ямар нэгэн асуудал гомдол гарахгүй штэ та нар өөрсдөө гуугаад байгаа учраас би зөвшөөрлөө шүү гэж бичиг хийсэн штэ. Тэгэхээр энэ бол үндсэн дээр гэж аам штэ. Тий тэгээд энэ бол одоо юу гэдэм бэ эргэж шалгуулмаар байна. Сайн тодорхой болгомоор байна гэсэн юм байна лээ. Ийм мэдүүлэг өгсөн. За хохирогч надад 301 сая төгрөгийг өгсөн гэж байгаа. Гэхдээ энэ үнийн дүн бол зөрүүтэй. Би бол одоо энэ барайч хүн болохоор эмхтэй үе юм байна л да. Тэгээ би 3 охинтой зээтэйгээ ингээ тавуулаа амьдардаг аа. За би болохоор өөрөө бас улаан хоолой бүдүү шулуун гэсэн ургацгатай хотоодны шарахтай. Тийм учраас ингээ нөгөө бусдад сайхан сэтгэлийн үүднээс туслах үүднээс ийм үйл хийсэн чинь гэмт хэрэгтэн болчлоо. Тэгээ би энийг заллин гэж үзэхгүй байна. Эдрэтэ төвхтэй хэрэгээ дахиж шалгаж өгөөч гэж дав заалдаж тэгэж ийм мэдүүлэг өгсөн юм байна лээ. Тэ тэгээд энэ эмэгтэй 2 удаа сэмүүтэд буюу сэтгц мэдрэлийн төвд сэтгцийн өөрчлөлттэй гэсэн онцтойгоор сэтгцийн эмэгт хэвтжсэн. Одоо энэ нөгөө үзмэрч гэдэг хүн юм байна. 2 удаа сэтгцийн эмэгт хэвтжсэн. Тийм тэгээд тэр мөрн нөхцөлийн маань хүртэл ингээд харгалзаж үзээгүй гэж өмгөөлөгч нь хэлсэн байна лээ. За ингээд ер нь бол үзмэрч бол ерөөсөө л энэ хүмүүс өөрсдөө гуугаад исэн. Тэгээд ямар нэг асуудал байхгүй шүү та нар өөрсдөө гуйсан шүү гэж бүр бичиг хийлгэж авсан. Тэгээ хамтдаа баг харилцан тохиролцоод л тэгэл ингээл ийм хийсэн шүү дээ. Эн чинь баг одоо би зүгээр л сайхан сэтгэлээр хүн туслах гэсэн биш. Ийм одоо гэмт хэрэгтэн болчлоо шүү дээ. Анхнаасаа мохоо зохион байгуулалт юм бэ. Гэтсэн байгаа байхгүй. За ийм юу яасан. За тэгсэн чинь прокурор нь болохоор 29 сая төгрөг биш ээ. 50 сая төгрөг яг бэлднээр өгсөн юм байна лээ. Энэ үзмэрчд 50 сая төгрөгийг бэлднээр өгснийг нь мөрдөн шалгаад маш нарийн тодорхой хөтөлбөргүйгээр тогтооцсон гэж прокурор нь шүүх хуралдаанд хэлсэн. За тэгээд сэтгцийн өвчтөй гэж одоо юу гэдгийг хэлсэн ч гэсэн сэтгцийн эмнэлэгт 2 удаа ямар өвчний онцтойгоор сэтгцийн өөрчлөлттэй гэж сэтгцийн эмнэлэгт хэвцэн талаараа бол өөрөө тэр юу чин шүүгдэгч чинь буюу тэр үзмэрч чинь юу ч хэлээгүй. За мөрдөгч прокурорын зүгээс одоо юу гэдэг энэ шүүгдэгчийг хараад ямар нэгэн сэтгцийн өвчтөй юу гэдгийг одоо зүгээр ингээд хараад
сэтгцийн өөрчлөлттэй юм шиг санагдвал шинжиж томилдог. Би үл шинжиж томилох шаардлагагүй гэж бодсон. Тийм болохоор ер нь бол эргэлзээ төрөөгүй энэ хүн бол эрүүл сарвал хэрэг хүлээх чадвартай хүн гэж би бодож байна. Тийм болохоор юу байгаагүй. Шинжиж томилоогүй сэтгцийн өвчтөй юу шинжиж томилоогүй гэд. За тэгсэн хохирогч буюу тэр аавыгаа эмчилгээнд оруулах гэж байгаа эмэгтэй ингэж хэлж байгаа. За 20 оны 8 сарын 1 өдөр манай аавын бие өвдөд гинт өвдөд. Тэгээ Улаанбаатарт ирээд хавдар судлалын үндэсний төв рүү ирээд шинжилгээ өгүүлсэн чинь хотоодны хорт хавдар гэж онш гарсан. Тэгээд 2 жилийн дараа буюу 22 оны 10 дугаар сарын дундуур MRI онцлогоонд оруулсан чинь бүх үед нь нөгөө нэг хавдар нь ингээд үсэрхийлсэн байна. Одоо бол ямар ч эмчилгээ байхгүй гэд эмнэлгийн зүгээс бол хавдар судлалын төвөөс бол ямар нэгэн эмчилгээ байхгүй одоо бол уучлаарай гэд эмчилгээгээ зогсоосон. Тэгээд бид нэр маш их сандарсан, айсан. Тэгээд янз бүрийн хүмүүстэй ингээ арга чарга хайгаад жаахан жолтгоо ингээ нэг юм одоо юу гэдгийг өвчнийг эдгэж болтгүй бол жаахан жолтгоо нэг юм урт наслуулах юмсан амьд ойлгох юмсан гэж бодоод хайж исэн чинь им гэдэг эмэгтэйн талаар сонсоод тэгээ им гэдэг эмэгтэй ингээд юуны хавдартай эмчилгээг өгсөн хүнийг ингээд эдгээсэн байна лээ. Ийм барайч байдаг гэж хүнээс сонссон. Тэгээд бид нэр очиж гуйсан тэр эмэгтэйтэй. Тэгээд тэгсэн аав нь цуг явсан, ээж нь цуг явсан. Тэгээ энэ бүсгүй ингээд гуруулаа очсон юм байна. Тэгсэн тэр үзмэрч чи ерөөсөө би хүн хүлээж авдаггүй гэж ерөөсөө бүр ингээд ерөөсөө бидний ихлэ таалгаагүй. Үгүй би ерөөсөө хүн барихгүй, үзэхгүй тийм. Би тэгж хаамаагүй хүн үзээд байдаг ч хүү. Тэгээд тэр хүмүүс чинь идэгдэгч байна, идэгдэгч байна тий их шиг үгүй гэд. Тэгээд ингээ нэг сүрхээ хүн хүлээж авдаггүй гэд харна. Тэрэнд нь бид нэр бүр итгэцээ. За энэ хүн чи ингээд хүн болгоныг бариад идэх юм байна. Тэгэхээр нэрээ үнэхээр сайн барайч байна. Яг тоглолтод нь яваад орчлоо. Сайн барайч учраас одоо нэрээ тэгээд ерөөсөө ингээд үгүй би та нарыг барихгүй юу ярьж байгаа юм бэ? Хор давтартай хүмүүс наад тэр зөндөө ирдгээ. Үгүй тий идэхгүй бол яах юм бэ? Би тэгж хүнд худлаа амлахгүй юм бол. Инхээр нэрээ үннээ хэлж гин ямар мундаг хүн бэ гэ. Тэгээ бүр ингээд хоргооцсон. Тэгсэн сүүлдээ бүр ингээд аав нь энэ жил 60 тэр үед 22 онд 64-тэй байжээ. Тий. Тэгсэн аав нь ингээд нөгөө шууд очиод за миний дүү чи ахта тусал. Тий ахта тусал. Тий ингээд ийм хүнд хэцүү өвчтэй болчлоо гэд хэлсэн. Тэгэнгүүт харчаа за яг би зүгээр эхлээд барьж үзье. Би таныг эдгэж чадах гэсгээ мэдэхгүй байна. Эхлээ бариад хай. Тэгээ ингээд хамаг биеийг нь барьж үзчихэд тэгэл таны насны тооч гүцээгүй нахаа. Би таныг бүр 6 барайл эдгэчих юм байна өө. Яг уу эмхтэй хүний нэг юм амар хараал хүрсэн байна. Ер нь хор тавдар гэдэг чинь хараалаас л үүсдэг өвчин шүү дээ. Таныг нэг тийм эмхтэй хүн л их л амар муухай харааж дээ гэсэн байгаа. Тэгээ эмхтэй хүн хараал хүрсэн байна. Ингэж аавыг маань барьж үзчихэд тэгэл дараа нь ингээл хэлсэн чинь л аав ээж бид гурав шууд уйлаад унсан. Тэгэл итгэцгүй үнэхээр ямар үнэ хэлдэг хүн бэ? Тэ за эхлээд бүр эхлээд би барьж үзчихээч би та нарыг цаашаа барих хэсгээ мэднэ гэд ингэхээр нэрэж үнэ юм. Тэгэл тэгсэн тэгэл ерөөсө бидний сэтгэл хөдлөөд л тэгэл би таныг хүлээж авлаа. Та өгөхгүй. Зүгээр хамаатнууд чи хил ам их бай. Нэг эмхтэй л хараал хүрчтэй. Тэр чи л арилгана гэсэн. Тэгээ одоо яах вэ гэсэн чинь та нар яв би эргээд холбой барина гэд ядчих хат энэ хүн цочид буудал түлээж авсан гэж нөгөө хүмүүсээ гэртээ биш. Тий цочид буудалтай гэртээ биш. За ингэ байж исэн чинь тэгснэ яв гэд. Тэгээд би та нар руу залгана гэд одоохондоо юу ч хэлээд хэрэггүй та нар зүгээр явжээ би араас ч ярий гэд. Тэгсэн маргааш нь ээж нь очиж уулзсан гин. Ээж нь нөгөө охин руу нь яриад 11 цагийн үед очиж уулзсан гинэ. Тэгсэн чинь өнөөдөр 3 цагаас өмнө 88 сая төгрөг хэрэгтэй гинэ. Яг одоо 11 болж байна. 15 цагаас өмнө 88 бод байж ээж аргалах юм байна. Одоо танаа аав чи хараалыг дээр үед бол бодоор аргалдаг байсан. Бод гэж ярьдаг юм аа. Одоо бол 88 бод биш одоо мал туугаад эрэлттэй нь биш. Тэгэхээр нэг бод 1 сая төгрөг гэж тооцоод 88 сая төгрөг 15 цагаас өмнө авцрахгүй бол би аргалж чадахгүй. Гэт тэгээ бүгдээрээ бүр төргөө аваад тэгээ бүгдээрээ ээж тийшээ мөнгө хайж гүйсээрэн байгаад 50 сая төгрөгөө бэлнээр хүнээс бүр $11,000 аваад солиулаад ингээд 50 сая төгрөгөө бэлнээр ингээд аваачаад өгөөд тэгээ ингээд хадганд боогоод бидний нүдэн дээр ингээд өөрөө боолцоод манай охинтой хамт ингээд боогоод хадганд боогоод за энийг би бурхандаа өргөнө гэсэн. Тэгээд нэг ууттай ганг өгөөд энийг аавыгаа ингээд ариулаарай. Энэ гангаар ариулаа. Тэгээ ариулж байгаагаа яг ингээд зургаар баталгаажуулаад над руу зургийг явуулаарай ариулснаа гэсэн юм байна. Тэгээд маргааш нохин ингээд зургийг авчаад аавгаа ариулж байгаагаа тэгээд ингээд зургаа нөгөө үзмэрч рүүгөө явуулсан гинэ. Тэгсэн чи эхлээ 50 сая төгрөг авчиж байгаа шүү дээ бэлнээр. Тэгсэн чинь
Ингэсэн. За ингээ нөгөө нэг зурга ингээ харж исэн чинь нөгөө охинд тэгсэн гинэ. Наад зурган дээр чинь нэг тоо байгаац гээ ингээ харсан гинэ. Нэг тоо гараад ирсэн боос нэг юм бүдэг бодог тоо байна. Тэр тоо юу гэж ийн гэдгсэн чинь нөгөө эмэгтэй чинь 108 гэж ийн гэдгсэн гинэ. Тэгсэн чинь тийм байна 108. Уучлаарай нөгөө 88 бод чинь юу яахгүй нэ. Тэр 88 бодыг яаж гаргаж ирсэн гэсэн чинь ингэсэн гэд. Нөгөө ээж нь очиод ингээ уулцсан шүү дээ. Маргааш нь тэгсэн чинь ээж нь хэлсэн гинэ. За би таны одоо юу гэдгийг танаа нөхрийг бол одоо юу гэдэг хараалыг арилгахын тулд юу яах ёстой? Ямар нэг зан үйл хийх ёстой. Та надад 1-ээс 99-ийн хооронд тоо хэл. Гэсэн чинь нөгөө ээж нь буюу хавдартай хүний эхнэр нь 88 гэж хэлсэн байна. Тэгсэн чинь та 88-ыг хэлж байгаа юм уу? За 88 болвол таны хэлсэн тоо шүү. 88 гэдэг чинь 88 бод гэсэн үгээ та 88 сая төгрөг авчирч өг. 15 сая. Өөрөө тэгж хэлүүлсэн нэрээ тий. 1-ээс 99 та нэг тоо хэлдэ гэд. За нэгдүгээр ээж хэлсэн байсан бол 99 сая төгрөг. Тий 99 сая төгрөг. Тэгээ ээж нь ингээд хэлсэн 88 сая. За тэгсэн чинь охин дээр нь очиод яасан бэ гэсэн чинь яг ингээд нөгөө өөрийнх нь тэтэгэд фэйсбүүк руу тэр зураг явуулсан чинь 3 өдөр би ерөөсөө ингээд над руу юу ярьж болохгүй шүү гэжээснаа би засал хийн гэжээснаа маргааш 9 цагт залгаад хүрээ тэр уулзъя гэсэн. Тэгээ нөгөө охин яваадсан чинь энэ дээр нэг юм тоо байгаа чи тоо хагийг хардаа гэд 108 гэсэн тоо байна уу гэж үзмж хэлсэн байх. Нөгөө охин нь харчаад нэрээ тийм би нэрээ 108 гэсэн тоо байна. Одоо энэ арц зутлагны тэр нэг юм юу тоо юун дотор 108 гэсэн тоо байна. Тий 108 гэсэн тоо байна гэсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг 88 дээр чинь нэмээд одоо юу гэдэг нь 108 болгож л бодоо нэмэхгүй болвол юу яах нэ? Би аргалж чадахгүй байна. Йоо 20 сая төгрөг нэмээ. Тий, ингээд 20 сая төгрөг нэмээд авчирч өг гэд. Тий. Тэгээд хэлсэн. Тэгсэн чинь юу вэ? Одоо би танд ингээд өмнө нь 88 саяыг өгсөн. Тий, одоо дахиад 20 сая ингээд 108 сая төгрөг өгөх юм уу гэсэн чинь юу ийцэн гинэ. Тэр охин тэгсэн гин. Манай аав бол ингээд хоёр охиныхоо амьдралын баталгааг бол бий болгоод өгцөө. Тий, бас боломжийн амьдралтай ийм хөө гэд хилцсэн маань буруудсан байхаа гэж тэр охирогч хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь за тэгвэл 108 сая төгрөг болгож өгнө. Тэгээд гүй энэ ч одоо яагаад ингэж болохгүй юм бэ гэсэн чинь юу гэсэн үг юм бэ? Ингэх юм байна. Ээжд нь дахиж хэлсэн байна. За танаа тэр хараалч нь бол бүр цаашаа үргэлжлэх юм байна. 3 хүн авч явах юм байна. Одоо эхнийх нь танаа аавч юм байна. Дараагийн хүн нь бүр өвдсөн байгаа. Удахгүй гараад ирнэ. Танаа удмаас 3 хүн авч явах гээд энэ хараал бий болцсон байна. Та нар ч одоо хүний аминаас одоо мөнгнөөс тийм чухал юм уу гэж айлгаад тэгээд ингээд байсгээд тэгээ ингээ мөнгө шилжүүлдэг. Тэгжээснаа л танаа хараалч нь хүндрээд байна. Юу яая? Тэдэн цагаас өмнө тэдэн бод аргалах мөнгө авцар гээд тэгээд тэр цагт нь заасан цагт нь мөнгө авчирч өгөхгүй бол бүр алданг тооцоод Алдсан юм байна. Тий, хараа бүр ингээд алдан тооцоод ингэж дахин айлгаж ингэж тэдэн бодны одоо тэдэн бод тэр тэдэн цагаас өмнө арга би хэлээгүй энийг чи ингээд цаанаас ингэж надад хэлээд байна. Ямар ядаргаатай юм бэ та нар тий би өөрөө хэлээд байгаа юм биш. Цаанаас надад ингэж хэлээд дээ штэ. Гэт ингэж явсараа багаад 301 сая 500 мянга төгрөгийг ингээд 20 удаа авцсан байгаа байхгүй. Аим шигт. Тий. Тэгсэн яагаад энэ эмхтэйг олсон бэ гэсэн чинь гэрчгээд байгаа нэг хүн байгаа байхгүй. Гэсэн гэрчгээд байгаа нэг хүн болохоор ингэсэн юм байна лээ. Юуны өөрөө болохоор ингээ нөгөө нэг хавдар судлалын үндэсний төвөөр хорт хавдартай гэдээ явж исэн юм байна. Тэгээд имчилгээгүй гэж хэлээд явж исэн аа. Нөхөр гадаадаас ингээ нөгөө нэг хорт хавдрынхаа эсрэг ийм тариа авчирч тариулж исэн. Тэгээд хими имчилгээнд ороод ингээд тэгээ явж исэн аа. Энэ үзмэрчид үзүүлсэн гинэ. Тэгсэн чинь хавдар чинь багассан байна гэж үзсэн. Тэгээд тэрийг хүмүүст ярьсан гинэ. Тийм тэгээд би бол гэтээ ярихдаа үзмэрчээс болсон юм уу? Химийн тарианаас болсон юм уу? Тэр гадаадаас авчирсан үнэтэй тарианаас болсон уу мэдэхгүй. Ямар ч байсан нэрээ хавдар маань багассан байсан. Тийм. Тэгээд би энэ тухайгаа ингээ хүмүүс зүгээр ярьжсэн чи энэ яриа маань тартсан байсан. Тэгээд энэ ярианаас болоод тэр хүнгээд дуудагтаад авчлаа. Бурхан минь. Гэж. Тийм. Ингээд юу яатсан юм байна лээ. Гэтэ бүр яг амар юм а тий. Тий бүр 88 гэдэг тоог өөрөөр нь хэлээжээр нь хэлүүлээ. гэдэг тоог хэлүүлээд. Тий тэгэл ерөөсө бод гэж ярьдаг гинэ тэтэн бод. Тэгээд би энийг хэлээд байгаа юм уу ямар. Тэг ингээ цаанаас ингээд одоо хэлж гинэ. Би хэлээд байгаа юм ерөөсө биш ээ. Тэгэл тэр анхандаа үзэхгүй гэдэг нь бол угаасаа шал худлаа тоглоом байсан бах уу. Тэгэхээр гих тусмаа хүмүүс итгэдэг юм байна. Тий. Би хэрийн хүн үзэхгүй нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь за яах вэ? Би эмчилж чадах хэсгээ харъя. Эхлээд би бариадахыг тэгээд болно гэхээр бүр ихтгэл төрөөл. Тий. Угаасаа энэ маркетингийн арга юм шүү дээ. Тэгээ эн чинь ингээ нөгөө нэг зайлуул ингээл
Аав нь ч тэр, ээж нь ч тэр, охин нь ч тэр ингээд ерөөсөө ингээд бүгдээрээ шоконд орсон. Тэгэл ерөөсөө ингээд нөгөө ангаахгүй ямар ч аргагүй болцсон учраас ерөөсөө тэгэл наашаа гэсэн болгонд л ингээд сэтгэлээ дэвсээл итгэл явж исэн ийм юм байна. Тийм тэгээд зовлонгоор яаж ингэж муухай мөнгө олж чаддаг вэ? Тэгээд хүмүүс хэлсэн байгаа. Ингээд нөгөө одоо гэдэг ингээд мөнгө олоод ингээд хатуунаас сандраал ингээд мөнгө гугаал цуглуулаад ирэнгуут наад хүн чи яагаад зочид бодолд байгаа юм бэ? Яагаад тэгээ ингээ байс игээд мөнгө нэхэд байгаа юм бэ? Анхныхаа ярьснаас байхгүй. Тэгсэн хохирогч бол би яг 6 бариулсан гэж байгаа. Бариуч болохоор 2 бариад үлдсэн дээр нэрээгүй гэдэг байгаа байхгүй. Хохирсон хүмүүс бол бид нар яг бүр 6 удаа бариулсан. Ямар ч нөлөө байгаагүй. Бүр эсрэгээрээ бүр ингээд шар тус дүрхээд сүү асгаж жагаад ингээл бариад идэг байсан. Тий, тэг ерөөсө бүр харин ч бүр эсрэгээрээ би юм удаал байсан. Гэж. За тэгээд дав заалдах шатны шүүхээс бол бүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн яг ингээд нөгөө нэг тий юу байсан үндсэлтэй гэж үзсэн тий. Тэгээд тэр 301-ээс 500 сая төгрөгийг нь гаргуулад 6 сар тий нөгөө шорон тогтох ялаар шийтгсэн. 6 сар юм уу тий? Биш 6 жил. 6 жилээр тий. 6 жилээр нээлттэй ойрхон ингээд ял идэвхэр болсон. Ийм хэрэг болсон байт юм байна. Амар. Ер нь энэ тэнд ингээл нөгөө үзэж байгаа харж байгаа гэл мөнгө залхиулж байгаа юм сонсогдол идэв. Гэтэ энэ ч одоо ямар амар даварсан хүн гэхээр бүр 88 бод 100 хэдэн бод гэж нэгт юм би. Харин тий. Тэгээд тэрнээс хойш ингээл нэг 20 удаагийн үйлдэлээр тий тэгээ ингээд нэгцсэн баг. Эсвэл тэр нөгөө нэг манай аа бол боломжийн ингээд хилцэн л буруудч. Тий сүүлд нөөрэ тэгсэн л яриад ингээд манай аа бол ингээд хоёр охиныхаа амьдралыг бол хангалттай сайхан болгоцсон. Гээл хилчингууд эдгээр чинь боломжийн амьдралтай хүмүүс юм байна. Гэд цаашаа нэгсэн баха гэл тэгсэн л. За нэг ийм хэрэг байсан байна. За байж байгаа. Хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэрээ тийм тий. Харин тий. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар радиатор сервис хамтран ажиллаж байгаа. 23 жилийн түүхтэй ийм газар байгаа. За эднийх бүр ингээ аягүй сонирхолтой 3 дахь үеэрээ ингээд ажиллаж байгаа. Аав нь одоо тэгээд хүүн тэгээд ингээд одоо ачин гэдэг юм ингээд 3 үе дамжиж зөвхөн радиатор засдаг, засварладаг ийм хүмүүс тэгээд радиатораараа дагнаж ийм засвар үйлчилгээ тэгээд гаднаас Монголд байгаа баг бүх машины радиатор байгаа гэсэн. Юу яасан бэлээ? Амиг дээр нөгөө нэг пэйж хаяг ингээ гүйлгэж исэн чинь 10 жил эднийхаар үйлчлүүлж байна. Айгуу сайн хамт олоо гэд. Тэгээ нэг газраараа 10 жил үйлчлүүлнэ гэдэг чинь угаасаа амар чанартай л гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд юу яжсэн? Нөгөө нэг юу яасан? Манай дээр ингээд бүр бид ярьсан чинь дэгжилээ. Ер нь саяхан нэг юм спорт машин эвдрээд тэгээд тэр машины радиатор байна уу гэд асуусан юм байна. Тий. Тэгсэн чинь байна гэд тэгээ бүр нөгөө хүн бүр гайхаад итгэхгүй удлаа яриад энэ угаасаа байхгүй ч гэсэн чи байсан гэд. Тэг чи нөгөө радиатор нь 10 жилийн өмнө авцраад тэгээ зарагдахгүй ингээ хадгалагдаад байсаар гоод саяхан зарагдсан гэсэн. Аамрын тий. Би тэр пэйжээс нь харж байсан чинь ингэсэн Монголд 3хан байдаг машины радиатор байсан. Тийм тохиолдол байсан шүү дээ. Тэгэхээр чи ингээ ямар ч машин байсан асуухад бол ерөөсөө нүур улаахгүй л байгаа байхгүй тий. Тэгээ зарим машиныг юу гэдэг гинэ? Зарим машины чи ингээ нэг зөвхөн машиных нь банк, радиаторын банкыг сольчвол илүү хямд байдаг. Бүтэн радиатораа солиул одоо жишээ нэг сая 500 гэдэг юм 2 сая баг 3 саяын одоо гэдэг өртөг шингэсэн байгаа бол тэднийд очиод үзүүлэл засварчт нөө таних бүтэн радиатор солих хэрэггүй. Зүгээр энэ банкыг сольчих гэхэд банкыг солиход 500 мянга. Бүтэн радиатораа солиул одоо 3 сая болох гэж хэлсэн бол тэгж болдог гэж. Мөнгө ах тэр нөө радиатор гэдэг чи одоо өвлийн үйлрэлт бол халуун байлгадаг, халуун кондишн гаргадаг тий. Тэгээд зуны үйлрэлт бол сэрүүцүүлдэг зүйлч одоо мөн бидтэй тий. Мэдгүй. Таарсан үнээс асууж. Окей, би тэрийг тэгэж ойлгосон зөв юм шиг байлээ. Яагаад тэгэж ойлгосон гэсэн чи нөгөө гадаа амар хүтэн байгаа шүү дээ тий. Тэмгээ гадаа машина тавьчихаар өглөө нь пар нэчлэхгүй. Тэгээд за радиатор засвар арах хэрэгтэй юм гэж тэгжсэн аахгүй. Тэр машин юугүй парк машинд явах чи ямар амар хэцүү юм бэ? Бүр хөл үлдчихгүй таамар. Юу н айгүй амарха бид очиж нэвтрүүлэг бэлдсэн. Тийм билээ. Яг дарихээр сансрын клок руу явж хагаад дарих рүүгөө дөнгөж салаал 300 м яваал замынхаа одоо баруун талд гэсэн үг. Тэгээ замынхаа баруун талд маш ингээм янзын том хар самбар дээр цагаанаар радиатор сервис гэсэн. Тэгээ хангалттай зогсоолтой юм байна лээ. Тэгээ тэнд өөрөө тэгж илээ. Ер нь манайд бол заадаа баг байхгүй радиатор байхгүй те. Бүх радиатор байгаа л ч. Тэгэж амар гоё. Гэтэ 3 үеэрээ 3 үеэрээ хийнэ гэдэг чи угаасаа яг давуу тал нь юм байна те. Өвөө хийжсэн, аав нь хийжсэн, хүүн хийж байгаа те. Тэгээд нөгөө салбар нь болохоор 22-ын автовчны тийшээ байд юм билээ шүү дээ. Тэнд болохоор 22 автовчны салбар болохоор юу юм бэлээ? Илүү том машины радиатор зардаг гинэ. Том ачааны машинууд тийшээ очиж авдаг. Тий. 22-оор орж ирж байгаа ч угаасаа л нэг баахан том машинууд байсан. Тий, яг тэнд байдаг гэсэн. За манай нэвтрүүлэгтээ радиатор сервис хамтран ажиллалаа. 23 жилийн түүхтэй юм хамт олон байгаа. Та бүхэн үйлчлүүлээрэ баярлалаа. За баярлалаа.
За одоо дараагийн хэрэг ярина. Дараагийн хэрэг болохоор онц гэрцгий хүн амны хэрэг байгаа. За энэ үйл явдал хизээ болсон гэсэн 2015 оны 12 дугаар сарын 8 өдөр болсон. За мэдээж энэ хэргийн он сарыг нь өөрчилсөн. За хэрэгт дурддаж байгаа нэрнүүдийг өөрчилсөн. За. Иргэн Жалбуу гэд нэрлэжээ. За яг ингээд өөрийнхөө гэртээ найз Сонинхүү гэдэг энэ залуутай ганц жил юм хувааж уугаад тэгээд согтоод хоорондоо маргалдаж эхэлсэн байгаа. Хувийн шалтгаанаар маргалдсан гэж байгаа. За тэгсэн чинь энэ маргаан улам ширүүсээд хоорондоо ноцолдож барилцаж аваад за сүүлдээ бүр нэг энэ маргаан нь бүр ширүүсэнгүүт Сонинхүү гэдэг нөгөө гэртэн ирсэн байсан энэ найз нь хажуутай байсан сүхийг авангуудаа тэр найз Жалбуугийн мөрөн тус газар нь зогсон гэж байгаа. За. Сүхээр одоо тэгээ дараа нь нөгөө шинжээчийн дүгнэлт дээр бол Жалбуугийн зүүн мөрөн дээр энэ хэсэгт ингээд нэг юм сүхээр зогсон язарсан хэсэг байгаа гэд. Тэгсэн чинь ингэж зогсноос болоод Жалбуугийн зүүн дал орчимд ингэж язралт үүсээд за тэгээд энэ хоёрын маргаа бүр амар дэврээд буюу бүр ингээд нөгөө юу хийхээс буцхаа болцсон юм шиг байгаа. За тэгэнгүүт энэ Жалбуу болохоор ингээд нөгөө цохиулсандаа болоо шоконд орсон гэж өөрөө хэлээд байгаа. Ер нь бол ингээд нөгөө маргаан амар газар аваад юу ч хийхээс буцахгүй болонгууд Жалбуу Сонинхүүгийн цээжин тус газарт нь 3 удаа хутгалаад тэгээд толгойн тус газарт нь яг нөгөө сүхээрээ цохиод одоо гимтээгээд гавлын ясыг нь гимтээгээд гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд нь хоолойг нь уяагаар боомлж амь насыг нь хэрцгий аргаар хүнээс. За ийм хэрэг болсон байгаа. Тэгээд Жалбуу гэж юу нь яг хин юм бэ? Ямар хүн юм бэ гэсэн чинь 1975 онд төрсэн Улаанбаатар хотод тэгээд дээд боловсралтай гэж байгаа барилгын инженер мэргэжилтэй ам бүл 3 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Хуваараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Тэгээд усаас авсан гавьяа шагнал яа шийтгэл юусоо байхгүй. Биеийн нэрвэл ухаан мэдрэл нь бүрэн хэрэг хариуцах бүрэн чадвартай хүн гэж байгаа. За тэгээд энэ хэргийн газар чухам яг юу болсныг Жалбуугийн нөгөө мөрдөн байцаах болон анхан давж заалдах шатны шүүх хурлын тэмдэглэлүүдээс харж болно. Одоо мэдүүлгүүдээс харж болно гэсэн үг л дээ. За энэ дээр тэгсэн чи яасан гэдгсэн мэдүүлэг нь бол ингэж байгаа. Миний бие талигаачийн үйлдэлийг таслан зогсоох, түүний дайралтаас биеэ хамгаалж түүний биед гэмтэл учруулсан буруу болсон гэж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалсан гэдэг санаа илээд шүү дээ. Хэрвээ би өөрийгөө хамгаалах үйлдэл хийгээгүй бол би ч амь насаа алдаад за цаашлах юм бол миний эхнэр хүүг минь халах байдал үүсч болцсошгүй байсан. Энэ аюулаас зөвхөн өөрийгөө биш гэр бүлээ аврах үйлдэл хийсэн гэж би өөрийгөө боддог. За. Гэж мэдүүлсэн. Энэ амар зодон болоход эхнэр хүүхэд нь байсан юм байна. Хажууд нь байсан. Хажууд нь байсан. Эдний гэрт энэ хоёр уусан байгаа байхгүй. Тэгээд талигаач над руу хутга даалаж миний биед хүргэх агшинд нь би булаацал түүнийг нь авч хутгалсан гэдэг нь бол туйлаас үнэ. Гэхдээ найзынхаа амин тус газар нь хурч нас барна гэж юусоо би бодоогүй. Тэгээд хоёулаа аль аль нь маш их уур хилэнтэй байсан. Ямар үйлдэл хийж байгаагач ойлгосхөөгүй тийм байдал хоромхон зур болж өнгөрсөн гэж байгаа. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж үзэнгүүтэл юусоо би найздаа ямар амар гэмтэл учруулсан бэ гэдгийг мэдсэн буюу зүйлтэн мэдсэн гэж байгаа. Тэгэхээр тэрүүхэн хугацаанд бол юу хийж байгаагаа мэдэхгүй тийм амар шокны байдалд орсон юм шиг. Тэгээ насан туршдаа тэнгэр тайлсан найзаасаа би уушлал гууж амьдрнаа. 2 настай хүүтэй өнөө маргаашгүй 2 дахь хүүхэд маань төрөх гэж байна. Эхнэр хүүхдээ ийм байдалтай орхиод бол явж чадахгүй. Тэгээд олон жил шоронд сууна гэхээр надад бол амар хэцүү байна. Хийсэн хэрэгээ хүлээж байгаа, гимшиж байгаа. Тийм учраас ар гэрийн минь харгалзаж үзээд миний ялыг багасгаж өгөөч гэдэг ийм юу хэлсэн бэлээ. Мэдүүлэг. Тэгээ ер нь бол хэрэгээ хүлээж ийн гэдэг дээр яаж байгаа гэхээр уг нь бол намайг сүхээр цохиж зодоогүй байсан бол тий миний мөрийг ингэж гимтээгээгүй байсан бол би арайч тийм үйл хийхгүй байх байсан гэж бодож гин. Энэ үйлчлийг ер нь бол Сонинхүү өөрөө ихэлсэн гэдэг ч юм уу тий энэ үнцгээс бас мэдүүлэг өгсөн бэл. Тэгээ би уг нь бол цагдаа эрдэл хүлээсэн штэ гэдэг ч юм уу тий иймэрхүү мэдүүлэг өгсөн. За тэгтээ энд нэг айгүй сони юм байгаа нь болохоор шинжээчийн дүгнэлтээр болохоор талигаач цээжний хөндөд нэвтэрсэн 3 шарах буюу одоо нэг 3 хутгалуулсан гэж яриад байгаа тий. За мөн гавл тархины ил гэмтлийн улмаас цус алдаад шокийн байдал нь хүндрээд тэгээд нас барсан гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэг толгоороогоос хөтүүлснээс болоод амьсгалын хурц дутагдлын улмаас нас баржээ гэсэн юм дүгнэлт гарсан байгаа. Тэгэнгүүт нэмж яг боомлдог нь яг ямар учиртай юм бэ? Угаасаа тэр хүн чинь өглөө шарах авцсан угаасаа бие юм байж байгаа чи яагаад боомлоо гэдэг айгу сонин асуулт гарч ирж байгаа. За. Тэгэнгүүт яг энэ талаар мөрдөн байцаах албаныхан яг мэдүүлгэн дээрээ асуусан мөлий. За ингээд хүнд өглөө шарах учруулчаад яагаад нэмж боомлсон юм бэ? Хэргийн газраас нь боомлсон цагаан үе олцсон. Тэгсэн чинь Жалбуугийн мэдүүлэх тийм хэсэг байхгүй. Талигаач найзыгаа гүйцээгээд алж муу амьд явахаар сайн өхүй.
эртхэн дутуу явж яхаар би өвчий хурдан алчих гэж хэлээд намайг хутгал гэж хэлээд тэгээ хутга байхгүй байсан чинь намайг өөрийн дээлийн бүсэлсэн дээлний уяагаар намайг боо цохиодал хурдал муу амьд явахаар сайн өхүй гэж хэлээд гэдэг нэг юм мэдүүлэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол би угнууд энэ хүнийг аалах санаагүй байсан юм аа. Гэхдээ өөрөө ингэж намайг аал гэдээсэн, өөрөө намайг баймил гэдээсэн. Тэгээ бүр яг ингэж өөрийн дээлийн бүсэлсэн дээлийн уяагаар намайг боо гэдээсэн гэж мэдүүлэг өгсөн байгаа байхгүй. Гэж хэлэхээр шууд талиагч өгсөн нэг тал нь гогцоотой цагаан уяаг хоолонд нь хийгээд нэг үзүүрийг нь гогцоонд нь хийж уяад шууд татаж талигаачийг боосон чинь ямар нэгэн дуу гараагүй гэж байгаа. Тэр чинь уг нь бол ухаан сарнаа эрүүл одоо ийм эсэргүүцэх чадвартай амьд мэнд байсан хүн бол ямар нэг үйлдэл гаргана штэ. Гэхдээ энэ хүн бол аль хэзээний баг үйлдэл гаргаагүй гэхэд миний бодлоор бол аль хэзээний угаас өгсөн байсан байгаа байхгүй. Тэгээ би ямар ч байсан 1-2 минут уяаг татж байгаа тавьсан чинь талигаач хөдөлгөөнгүй болчихсон байсан. Гэж мэдүүлэг өгсөн бэл. Тэгээд имлэг маш хол байсан би унаач байгаагүй гэд нэг ийм сонир мэдүүлэг өгсөн бэлээ. Тэгээд ер нь бол нөгөө нэг эхлээд 3 удаа цээжин тус газар нь хутгалаад тэгээ дараа нь толгоон тус газарт нь зүхээр цөмлөөд за араас нь боомлсон гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ дарааллыг нь болохоор яг ингээд нөгөө нэг би ч ингээд зохиож яриад байгаа юм биш яг нөгөө нэг юугаар шүүх шинжилгээний эмчнэр тодорхойлд юм байна л да. Яг аль шархаг нь эхлээд авсан. Өхлийн шарх нь юу байсан? Араас нь яг ямар хэрэг одоо болсон гэдэг ч юм уу те. Тэгээд яг хэрэг дээр ажилласан шинжээч юмч болохоор цээжний хүндэд нэвт хатгагдсан 3 шарх, дараа нь толгойд үүссэн шарх гэмтэл, дараа нь боомлтын гэмтэл гэсэн дарааллаар үүссэн гэж үзэж ийн гэж өөрөө мэдүүлсэн бэл. Тэгэхээр энэ бол нөгөө нэг юм найзыгаа одоо маргалцсны улмаас те амь насыг нь хөнөөчөөд тэгээд нас барсан багт нь араас нь нэмж хоолойг нь боодно гэдэг бол энэ үнэхээр тухайн үед хитрхи шоконд орсон байсан эсвэл хитрхи улаарсан байсан хүний үйлдэл байна. Онц харгас хэрцгий арга гэж прокурорд үзэж яллагт үнэлсэн юм лээ. Тэгээ бас нөгөө нэг мэдүүлэг өгж явж агаад анхан шатны болон нөгөө нэг яг хэргийн мөрдөн байцаалтын шатанд бол ерөөсөө ийм мэдүүлэг өгөөгүй байжсэн. Яг ингээд ял авах болоод дав заалтах болоод ирсэн чинь бас нэг мэдүүлгэндээ өөрчлөлт оруулсан гэсэн мөлий. Талигаач манай их нэрийг элдвээр оролддог байсан тухайн гэмт хэрэгт гарах шалтгаан болсон. Тийм өөрөөр хэлбэл нөгөө нэг найз нь их нэрийг нь оролдоод байсан учраас л битээр хоорондоо маргаалтаж эхэлсэн. Тэгээ энэ маргаан бүр ширүүснээс болоод битээр биенийхээ одоо аминд хөрөнгө алдаад тэгээ сүүл рүүгээ би өөрийгөө хамгаалаад тэгээ өөрийгөө хамгаалах үйлдэл хийж агаад тэр хүнийг магадгүй ийм байдалд оруулчлаа гэдгийг мэдүүлэг өгсөн юм бэл. За тэгээд анхан болон дав зал ташвтны шүүхийн тогтоолоор 20 жилийн хорих хавь авсан. Тэгээд 18 жилийн чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлнэ. 2 жилийн гянданд өнгөрүүлэх юм. Ялаа эдлэн гэсэн үг. Тэгээд ер нь бол юуны шинжээч нарын хэлж байгаагаар бол энэ маш онц ноцтой харгас ийм хэрцгий хэрэг гарсан. Тэгээд хэрэг гарах шалтгаан нь бол мэдээж шинжээчээ үзэж байгаа энэ хоёулаа согтолтын зэрэг дунд зэргийн ийм согтолттой байсан. Тэгээд маргалцсны улмаас хоорондоо юу агаад зодтолтоод тэгээд ийм амир хэрэг болжээ гэж үтсэн бэл. Тэгэхээр ер нь яг энэ нөгөө хохирогч буюу тэр нас орсон хүн өөрөө зодооныг эхлүүлсэн юм байна те сүхээр барьж аваад цогцсон юм уу те. Эхлээд яг гэж мэдүүлэг дээр бол тий. Гэхдээ яг маргааныг хэн үүсгэсэн бэ гэдэг нь бол тодорхойгүй. Зүгээр эхэлж хин нэгнийхээ биед шарах сориг буюу те гэмтэл учруулсан хүн нь бол талигаач буюу хохирогч хажуудаа байсан сүхийг барьж авангуудаа энэ жалбуугийн мөрөн тус газарт нь цохоод ингээд нэг юм юу болгоцсон юм шиг үл. Нэг язралт үүсгээд тэгээ тэрийг харангуудаа ер нь бол ингээд мэдүүлгэн дээр нь би өөрийгөө хамгаалах гэж за цаашлаад хэлэх юм бол гэр бүлийн эхнэрээ хамгаалах гэж би ийм үйлдэл хийсэн л гэдэг. Яа ийм хэрэг болсон мэлээ. За ингээд шүүх цэгийн сайтнаас сэрэмжлүүлэг болох үүднээс яг одоо юу гэдэм дээ болсон Монголд болсон тэгээ шүүхээр ингээд бүрэн шийдэгдсэн ийм хэргийн материалтай танилцж агаад ингээд бид хоёр нэг хэрэг сонгож ярьдаг байгаа. За дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай. За баяртай. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.